Сайн байцгаана үзэгчдээ. Аялын тойрог өнөөдрийн дугаараар Францын нийслэл Парис хотоор аялсан нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өмнөх дугаартаа бид Парисын гол нэрийн хуудас болсон Эйфелийн цамхаг Версалийн ордноор аялсан нэвтрүүлгээ хүргэсэн бол өнөөдөр та бүхэндээ бид алдарт Луврын музей, Парисын дарь ихэн сүм болон түүхэн дурсгалт олон газраар аялуулах болно. Одоо бид Сена морины хажууханд орших алдарт Луврын музейгээр аялах гэж байна. Францын төдийгүй дэлхийд дахинд ариун баялаг цуглуулга үзмээрээр гайхагдсан энэ музейд эртний Грек Ромын өв соёл, түүхэн дурсгалт, эд үлгийн зүйлээс ахуулаад дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн улс үндэстний гайхамшигт орлогын бүтээлүүд байдаг учраас Парис хотод ирсэн адны жуулчид, аялагчид энэ гайхамшигт музейд ирж нүд тайлж, сэтгэл баясаж урлагийн гайхамшигт ертөнцийг өөр өөрсдийнхөө төвшөнд нээдэг гэж хэлж болно. За заавал урлаг судлаач нарч гэлтгүү ямар ч боловсралтай хүн ирсэн хүн төрлөختний бүтээсэн урлагийн гайхамшигыг үздэг гэж хэлж болно. За одоогоос бараг 800 гаруй жилийн буюу 1190-ад онд байгуулагдсан энэ цайзыг за 13 дугаар зуунд бол Францын эзэн хаан 5 дугаар Карл өргөжүүлэн нэмж хэд хэдэн цайз бариулж за улмаар 16 дугаар зуун буюу 1540 оны үед одоогийн энэ хэв маяг нь бүрдэж тогтсон байдаг. Цаашлаад хэд хэдэн зуун дамжиж энэ Луврын музей мөн өсөр том барилга нь өргөжин хөгжсөөр ирсэн байдаг. За багцаагаар 18 га газрыг эзэлдэг асар том музейн цогцлбор төдийгүй анхлан Францын хаан 1-р Франциск Фонтенблодох ордонд байсан үзмрийн цуглуулга зөөвөрлөн авчирч за дараагийн хаатууд нь үнэт эрдэнэс урлагийн бүтээл, түүхэн дурсгалт олдруудыг цуглуулж тууштайгаар үргэлжлүүлсэний үр дүнд алдарт Луврын музей бий болох үндсийг тавьсан гэж хэлж болдог. За Франц нь эртдээр үеэс Ромын эзэнт гүрний харьяанд байсны хувьд Францын айлч нутаг дэвсгэрт аялаад явж исэн эртний Грек Ромын үеийн урлагийн хэв шинж чанарыг хатгалсан түүхэн дурсгалт уран барилга болон гайхамшигт зүйлүүдийн олдрууд бол хаасаг бол байдаг. За хожим Францын эзэн хаан 14-р Луигийн үед Версаль руу нүүрснээр Луврын ордон бас нэг хэсэг хугацаанд мартагдаж орон гэргүү ядуу хүмүүсийн бас цугларч исэн тийм оромж болсон төвхтэй байдаг. За жухам ягаад 14-р Луи хаан энэ Луврын ордныг орхиулсныг манай үзэгчид сайн санаж байгаа хаа. Өмнөх дугаартаа бид нэр үзүүлж ирсэн. 14-р Луи хааны бага наснд нь улс төрийн эргэлт хийхийг санаархаж ихийнх нь амь наснд бол халдах гэсэн орлого гарч энэ таагүй дурсамжаас улбаалan 14-р Луи хаан Луврын ордон орхисон байдаг. За хожим 16 дугаар Луи хааны үед иргэн ирж Луврын ордон цэцэглэх үндэс суурин цаашаа үргэлжилсэн гэж хэлдэг. За Луврын ордны нэрийн талаар олон судалгаа байдаг. Тухайлбал Франц хэлний Лувр буюу чон гэсэн үгнээс гаралтай гэж. За мөн анх Лувр гэж нэрлсэн тосхон байсан. Энэ тосхны нэрнээс гаралтай гэж бас ярьдаг. Европоор аялаад олон музей, галерейг үзээд хүн төрлөختний бүтээсэн олон сод гайхамшигт уран бүтээлийг харж байхад уран барилга, зураг, баримл гээд олон сайхан ур хийц гайхамшигыг үзээд уг бүтээлийн гоо сайхныг цаад өгүүлж байгаа санаа, ёгт дүрслэл зэргийг ойлгохын тулд олон талаас нь уншиж судлах хэрэг гардаг. Мэдээж энэ бүхнийг ойлгохын тулд Европын ард түмний оюун санааны суурь баг нь болсон Библи судрыг ойлгох хэрэгтэй. За мөн эртний Грек Ромын үеэс уламжлагдж ирсэн уран зохиолын суурь баг нь болсон
Эртний грекийн домог зүйг ойлгохгүйгээр урлагийг ойлгох бол амаргүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Францын үе үеийн хаадууд, эхэс дээдсүүд урлагийн асар их мэдрэмж мэдлэгтэй байсныхаа хувьд урлагийн маструудаар уран бүтээлийг тойруулж сан хүмүүргөө баяжуулсаар ирсэн байдаг. Хүн анх үүсч өөрийн мэдлэгүүгээр хийж төсөөлж байсныхаа үрээр хийж бүтээсэн урлагийн их сурвалж болсон эртний олбороос ахуулаад дундад зууны үе, сэргэн мандалт, классицизмын үегээд олон үеийн урлагийн түүхийг үзэж танилцж болохоор арин их санг үзэж болно. За энэ музей бүхлээр нь үзэхийн тулд хэдэн 10 км замыг туулахаар их орон зайг эзлэхээр ариун баялаг байдаг. Гэхдээ зарим үзэгчдийн хувьд музей үзэхэд хэрэгтэй хэд хэдэн зөвлөмжийг хэлмээр байна. За тухайлбал музейг үзэхдээ үйлчилж сэдвчилж үзсэн нь илүү үр дүнтэй байдаг. Тухайлбал учрыг нь олохгүйгээр маш олон төрлийн үзмэрийг үзээд л сонирхоод яваад байж хахад энэ бол таны мэдхийн хувьд бол ач холбогдол маш багатай. Үр дүн муутай байдаг. За мэдээж үзэгчдийн дараагийн удаа дундад зүүн үеийн мөн Азийн соёл урлагийн хэсгээс аялыгээд шатанд дараалаад үзээд явхад маш үр дүнтэй сайхан таны мэдхэн ач холбогдолтой болно гэж бас хэлмээр байна. За бидний хувьд үзэгч та бүхэндээ сэргэн мандалтын үеийн уран зургийн гайхамшигт бүтээлүүд болон Италийн сэргэн мандалтын үеийн гайхамшигт сад уран бүтээлч, зохион бүтээгч, эрдэмтэн Леонардо да Винчигийн Мона Лиза буюу Жокондаг үзүүлэх болно. За энэ дэлмээр үзэгч олонтойгоо урлагийн бүтээлийг хэрхэн ойлгож таних талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя гэж бодлоо. Ямар ч мэдлэг боловсралтай хүн байсан тухайн уран бүтээлийг хараад хүн бүхэнд өөрсдийн гэсэн мэдрэмж урлагийн талаарх бодол төрдөг. Мэдээж уг урлагийн бүтээлийг хэрхэн бүтээгдэж ямар их цаг хугацаа ур чадвар орж бүтээгдсэнийг ойлгохгүйгээр агуу бүтээл болж байгаа гэж дуу алдах нь учир дутагдaltaй гэдгийг хэлмээр байна. Зарим хүмүүсийн хувьд соёлгүй, боловсралгүй гэж хэлэгдэхээс эмээж тухайн уран бүтээлийг ойлгож байгаа мэтээр ханддаг. Энэ нь урлагийг ойлгох өөрийнхөө мэдрэмжээс мөн чанараасаа оровж байгаа гэж би ойлгодог. Мэдээж тухайн уран бүтээлийг үзээд бидний харах өнцөг бусад улс үндэстнүүдийн харах ойлгох ертөнц нь огт өөр байдаг. Урлаг судлаач нарын хувьд соён гэгэрэлч хүмүүсийн хувьд тайлбарлсан бүтээлүүдийг бид нар бол анхааралтай үзэж танилцсны дараагаар энэ сайхан уран бүтээлийг харахад энэ уран бүтээлийг ойлгож таньж байгаа өнцөг маш ондоо болдог гэдгийг хэлмээр байна. За мэдээж энэ сайхан урлагийн бүтээлийг хараа явж хахад уран зургийн хувьд 3 хэмжээст буюу аслалт, орон зай мэдрэмж маш нарийн гайхалтай дүрсэлж чадсан гэж хэлдгийн хувьд. За мөн Мона Лизагийн хоёр талаар үзэгдэж байгаа олон зам нухчаа мод энэ бүгд нь амьдралыг өгүүлсэн маш нарийн уран өгүүлэмж гэж тайлбарлсан байдаг. Энэ Мона Лизагийн нууцхан нэмсэглэлийг маш олон уран бүтээлчид
урлаг судлаачид тайлах гэж оролдсон байдаг. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид за Парисын төдийгүй одоо дэлхийн урлагийн гайхамшигт том музей дээр ингээд ирсэн зураг аваад явж байна. За Француудын хувьд соёл урлагийн одоо хувьд дэлхийд жинтэй хойны мөр орсон арт түмэн гэж хэлж болно. Эртний Грек-Ромын үеэс одоо улбаатай тэр дэлхийн олон сайхан одоо уран зураг энэ соёлыг ингээд үзээ явж байгаад үнэхээр сэтгэл хөдлөж байна. Одоо хүн төрөлхтөн одоо ийм сайхан урлагийн бүтээлийг бас бүтээж чаддсан байна. Эртний Грек-Ромоос авахудаад одоо дэлхийн одоо уран зургийн одоо түүхэнд орсон. Одоо хамгийн өмнөс садан бүтээлүүдийг нэг бүрчлэн үзээд явах юм бол цаг хугацаа үнэхээр багтахгүй учраас үзэгч та бүхэндээ одоо хамгийн одоо гол шидэв одоо сор болсон бүтээлийг бас үзэгч та бүхэндээ өгч байгаадаа бид нар их баяртай байж байна. Үзэгчд маань зориулаад Луврын музейн одоо сор болсон олон бүтээлийг түүхэн талаас нь урлагийн зүй тогтол талаас нь одоо тайлбарлаж өгсөн оюунаадаа бид нараас маш их баярлж байна. За оюунаа маань болохоор Францад одоо 26 жил ажиллаж амьдраад за Луврын музейд албан ёсоор одоо монгол хэлээр тайлбар хийдэг. Одоо монгол эмэгтэйтэй бид нар сая уулзаад ингээ сайхан зургийг авлаа. Одоо Парист ирсэн хүмүүсийн хувьд одоо Луврын музейг үзэх ёстой. Хамгийн сор болсон бүтээлүүдийг одоо энд ирж үздэг. Урлагийг бол ойлгосон, одоо ойлгож мэдрэхгүй байсан гэсэн заавал одоо хүн төрөлхтний сор бүтээлийг одоо бид нар үзэж танилцж тухайн тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж би боддог. За өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ хүн төрөлхтний урлагийн түүхийн томоохон өвийг дагуулсан. Одоо Луврын музейгээр ингээд хамтдаа аяллаа. Одоо ингээд аяллаа цаашаа үргэлжлүүлье. За бид хэд Луврынхаа музейг үзээд Сене морны иргэд дагуу ингээд сайхан аялаад одоо Парисын төмөр гүүрэн дээр гараад ирж байна. За энэ гүүр их алдартай гүүр юм байна. Гэхдээ сүүлийн үед энэ гүүрэнд хотын удирдлагууд хүмүүсийн хувьд уур онтууслыг хүргэж байгаа гэж одоо хэлж болно. Залуучууд одоо энэ гүүрэн дээр ирээд чоожин дээр биеийнхээ нэрийг өчөөд одоо хайрынхаа үнэнч бэлэгдэл болгож бэлэгддэг. Qui voit sous ses doigts naître les couleurs du jour et qui n'en revient pas. Гэхдээ энэ бол Парисын ёс заншил бол биш. Одоо манай үзэгчид мэдэн дээ одоо Самаркандад одоо хүмүүс хүслээ бичээд хүслээ ингээд шивнээд энэ түлхүүрийг энэ чоожиг гэж чоожлдог одоо тийм ёс заншил байдаг. За энийг нь ерөнхийдөө сүүлийн үеийн залуучууд ер нь одоо хаач одоо ялгаагүй байж байна. Гадагшаа зөндөө олон газараар ингээд явж хахад одоо Солонгосын алдарт Намсан цамхгийн тэмдэгт ч одоо хүмүүс ингээд чоожин дээр нэрээ бичээд ингээд чоожлдог. За энэ заншил бас нэлээд олон газар бас хардсан байна. Парисын удирдлага одоо хотын хүмүүсийн хувьд бас нэлээд таагүй хандж байгаа. Энэ гүүр маань одоо тодорхой хэмжээний бас тийм стандартын даацтай байдаг. Тэрийг нь бас сайн бодохгүйгээр ингээд залуучууд төлхөөр ингэж тавьсаар байгаад гүүрний жин бол асар ихээр нэмэгдэж байгаа. Гүүрэнд бас аюул учир гэсэн үүднээс энэ артлт нь одоо нэг таниаран хавтангаар хаагаад тэгсэн байсан ч одоо бас нэмэргүй байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай болцсон байж байна. How much? 3-4. Et si tu n'existais pas, je crois que je l'aurais trouvé. 맛있다. Жинхэнэ поош амтч мөн дөр. Jamar, антай. Jamar, best quality. Jamar, байгалийн цэвэр бүтээгдэхүүн.
Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. За аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Парисын хамгийн өндөрлөг хэсэг болох Монмарт руу очиж байна. За Монмартыг бол манай үзэгчид бол сайн мэднэ. За Улаанбаатарын зайсан талхав гэж нэрлэгдэхээр Парист очисон хүн Монмартд очиод Парис хотыг ажиглаж хардаг ийм заншилтай. Нэг хэсэг Улаанбаатарыг маш олон цагаан барилгатай учраас гадаадынхын Азийн цагаан дагна гэж нэрлэж исэн шиг баруун Европын цагаан дагна гэж нэрлэж болохоор цагаан хот харагддаг. За Монмарт дээр ирж байгаагийн хамгийн гол учир нь гэхээр энд байрладаг хамгийн алдартай ийм цогчин дуганыг бол хэлдэг. За энэ цогчин дуганыг Зөрхөн сүмч гэж бас нэрлэдэг. За 1875-аас 1923 оны хооронд за багцаагаар 50 орчим жилийн хугацаанд хийгдсэн. Сүүл баригдсан боловч бас нэлээд алдартай сайхан уран барилгуудын нэг гэж нэрлэгддэг. За ялангуяа залуу хосууд Парист ирээд Эйфелийн цамх дээр гараад за Монмарт дээр ирдэг ийм заншилтай. За Монмартын хамгийн гол залуучуудыг дууддаг гол учир нь гэхээр энд бол дэлхийн ихэнх улсын хэлээр бие чам тайртай гэж бичсэн ийм самбар байдаг. Тийм учраас энэ Монмартын үүдэн дээр энэ олон өндөр шатан дээр ингээд хосууд суугаад бие биендээ сайхан хайрын үг хэлээд Парис хотыг өндөр дээрээс хараад суухад бол хамгийн сайхан аяллаа дурсамж үлдэн гэж хэлдэг. Dis-moi comment j'existerais. Je pourrais faire semblant d'être moi, mais je ne serais pas vrai. Монмартын Зөрхөн сүмийн ойролцоо аялагчид жуулчдад зориулсан худалдааны төвүүд, гудамжны уран зургийн галерей, хоол, зуршны газрууд гэх аялж байгаа жуулчдын хувьд ерөөсөө энд ингээд ирэхэд маш сайхан байдаг. Et pour te regarder. Парисын залуу хамтлаг дуучид бас энд л дуугаа дуулж бүжгээ бүжиглэж энд ирсэн аялагч жуулчдын нүдийг хожирддаг. Алдартай олон уран бүтээлчнэр ирж бүтээлээ бас тойрж исэн ийм төвхтэй байдаг. Тухайлбал энд Сальвадор Дали, Клод Моне, Пабло Пикассо, Винсент Ван Гог зэрэг дэлхийн нэрт уран зураач нар энд ирж суурьшиж зураг зурж олон танигдчихсан төвхтэй байдаг. Тийм ч учраас энд ирэхэд олон гадаад дотоодын уран зургийн мастерууд энгийн зураач нар ч гэсэн энд бол уран бүтээл ингээд тойроод байж идэг. Ийм онцлогтой. Et si tu n'existais pas, j'essaierais d'inventer l'amour comme un peintre qui voit sous ses doigts naître les couleurs du jour et qui n'en revient pas. Et si tu n'existais pas, dis-moi pour qui j'existe. Манай нэвтрүүлгийн баг аялаад Парисын нэрийн хуудас болсон Дайрхийн сүм дээр ирж байна. За энэ сүмийг бол манай үзэгчид бол сайн мэднэ. Францын уран зохиол дээр Парисын Дайрхийн сүмийн
тэг гайхамшиг бол үнэхээр магтан дуулсан байдаг. За аялж байгаа бидний хувьд үнэхээр сэтгэл багтаж одоо хараа болгоомор тийм үзэсгэлэнтэй сайхан барилга гэж одоо санагдсан. Парист ирсэн хүмүүсийн одоо заавал үзэх ёстой газруудын нэг одоо Францын эртний уран барилгын одоо хамгийн гайхамшигт одоо хориглуудын нэг гэж одоо хэлдэг. Парист одоо зөвхөн энэ барилгыг үзэх гэж 13 сая жуулч одоо ирдэг. Одоо Парисын одоо 0 цаг буюу Парисын дайрхийн сүмээс одоо Парис руу орох 14 салаа зам одоо эхэлдэг. Одоо ийм онцлогтой газар. Enchanté des chansons d'amour qui promettaient tout genre humain de meilleurs. Багцаагаар 900 орчим жилийн өмнөөс одоо 1163 оноос хойш энэ барилгыг одоо баригдаж за улмаар одоо 200 шахам жилийн турш 1163-аас одоо 1345 он хүртэл энэ их урт хугацаанд сүмийн барилгын ерөнхий одоо өнгө төрхийг бол олсон байдаг. Үүнээс хойш одоо 400 гаруй жилийн туршид одоо томруулан одоо нэмж одоо засал чимэглэлийн одоо хийсээр за яг одоогийн одоо энэ өнгө төрхөндөө ирсэн гэж одоо хэлж болно. Бараг 600 жилийн туршид одоо баригдсан гэдэг утгаараа дэлхийн хамгийн урт хугацаанд баригдсан алдартай уран барилгын нэг гэж одоо хэлдэг. Promettait tout genre humain de meilleurs lendemains. Il est venu le temps des cathédrales. Гадаадаас ирсэн одоо аялагч жуулчид бол Парисын дайрхийн сүм дээр одоо ирж зураг авахулдаг. Парисын дайрхийн сүмд бол маш олон ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж исэн. Тухайлбал Наполеон хаан ширээнд залрах ёслолын ажиллагаа энд болж исэн түүхтэй. Dans le verre ou dans la pierre, il est venu le temps des cathédrales. За Парисын дайрхийн сүм нь одоо дундад зууны үеийн уран барилгууд дотроос нэлээд өндөрт бол ордог. 69 м өндөр. Царс модон одоо каркасан дээр байгалийн чулуу гар одоо хийгдсэн одоо тоосгоор одоо өрж одоо хийгдсэн одоо ийм онцлогтой. Одоо хажуу талын хэсгүүдэд хийгдсэн одоо өнгөж шилэн одоо цонхнууд нь маш сайхан одоо харагддаг. Хүн төрлөختний бүтээсэн одоо гайхамшигтай ийм сайхан уран барилгыг ингээд харахад ихэр гайхах, багтах одоо сэтгэл одоо бидэнд төрж исэн. За энэ сүмийн бас гайхамшигтай одоо зүйлүүдийн нэг гэж хэлэх энэ хонх Парис хотынхны хувьд бол хотод тохиолдсон онцгой мэдээллийг хүмүүст дуулгах, мөн үргэлжлэлийн цагийг хүмүүст хүргэх зэрэг одоо олон талын ач холбогдолтой байсан байдаг. Одоо сүмийн хонх бас нэг талаараа харуулын цамхгийн үүргийг одоо гүйцэтгэжсэн байдаг. Одоо хот руу дайсан ойртох үед одоо хонхыг зохиож одоо аюул нүүрлэж одоо дайснууд ирж байгаа одоо мэдэгддэг онцлогтой байдаг. Манай үзэгчдийн одоо хамгийн сайн мэдэх одоо Виктор Гюгогийн Парисын дайрхийн сүм зохиолдог дурддагддаг бөхтөр одоо Кавасимото одоо энэ хонхнуудыг дуурж байснаар өгүүлсэн байдаг. Хожим одоо 2 дугаар дайн дуусаад Германы фашистууд одоо Парис хотоос гарахад бас энэ хонхыг бас дуурж ирсэн одоо түүхтэй байдаг.
За Францын хаанч аялаад явж байхад уран барилгын чимэглэлүүд нь маш гайхамшигтай байдаг. За эдгээр уран барилгын чимэглэлийн томоохон чиглэл болж хөгжиж ирсэн. Одоо гаргууг та бүхэндээ танилцуулъя. За гаргуу гэдэг нь эртний грекийн гарг буюу одоо хоолой. Одоо гүү гэдэг нь Францын амсар хошуу гэсэн үгнээс гаралтай одоо үг. Анх одоо борооны ус одоо зайлуулах одоо сувгийн амсарт одоо төрөл бүрийн амьтны дүрсийг хийж одоо урлж исэн одоо түүхтэй байдаг. Борооны ус зайлуулах үүрэгтэйгэр байсан боловч одоо хожим одоо уран барилгын одоо гайхамшигт одоо чимэглэлийн одоо нэг хэсэг болтлоо одоо хөгжиж ирсэн байдаг. Сүүлдээ уг байшинг одоо хүчрхэг амьтдаар хамгаалуулж одоо орон байраа мануулж байгаа гэсэн одоо бэлэгдлэр үлгэр донгийн амьтан одоо чөтгөр луу одоо бүргэд чон гэд олон амьтнаар одоо дүрсэлсэн байдаг. За хожим одоо 18 дугаар зуунд одоо Виктор Гюгогийн одоо Парисын дайрхийн сүм зохиолоос одоо санаа авч сайхан сэтгэлтэй бүх төр Кавасимодог одоо дүрсэлсэн одоо чөтгөрийн дүртэй гаргийг бас хийжсэн одоо түүхтэй байдаг. Дундад зууны үеийн одоо шилтгээнүүд хуучны барилга байшингууд ч гэсэн бас яндангийнхаа хоолойг бас ингэж амьдтаар одоо дүрслэх болсон байдаг. Одоо биеэ даасан одоо уран барилгын гоц одоо онцгой чимэглэл болон одоо хөгжиж ирсэн одоо түүхтэй байдаг. Хотын төвөөр аялаад ингээд явж байхад одоо хаанаас нь ч харсан дундад зууны үеийн хийцтэй уран барилгууд нь энэ хотын одоо нүүрцээр одоо гол чимэг нь болж идэг. Энэ хотын одоо түүхэн дурсгал эртнээс нааш одоо оршиж ирсэн одоо түүхийг өвүүлдэг учраас одоо хуучин барилга гэдэг бол энэ үнэтэй цэнтэй зүйл гэдгийг хэлмээр байна. Жинхэнэ Porsche амтч мөн дөө. Jamar, антай. Jamar, best quality. Jamar, байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Европын тойрон аялал компани. Найз нөхөд гэр бүл албан байгууллага хамт олныг Европын орнуудын гайхамшигт аялалдаа бид урьж байна. Salut. Европын аяллыг бид манлайлна. Salut. За нэвтрүүлэгтэй хамт Парис хотоор аялсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар бид Швейцарын Женев, Италийн Милан, Ромоор аялсан нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд том удахгүй хүрэх болно. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.